Сайн байцгаана уу? Та бүхэн энэ бичлэгийг санаж байна уу? Сайн байцгаана уу? Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдах гэж байна. Хэдэн сарын өмнө яг энэ талбай дээр би сууц өмчлөгчдийн холбооны талаар цөөхөн асуудлыг ярьж байсан. Бид юу хэлсэн бэ? Өмнө Говь аймгийн Дадан задгад суманд үйл ажиллагаа явуулж байгаа 10 орчим цөөхөн байгууллага байдаг. Бид нар энэ цөөхөн төлөөлөлтөд уулзаж өнөөдөр тулгамдаад байгаа асуудлын талаар хэлэлцэн цаашдаа хэрхэн яаж хамтарч ажиллах талаар санал бодлоо хуваалцлаа. Мөн дээрээс нь Улаанбаатар хот руу бид бүхэн очиж сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлтөд уулзаж тэдний ариун туршлагаас суралцсан. Мөн цөөхөн байгууллагын ажилчдыг яаж хэрхэн хөгжүүлэх талаар тэднийг чадваржуулах, эдвэржүүлэх ажлыг яаж явуулах талаар биднийг дэмжин ажиллахаа мөн илэрхийлсэн. Ер нь сууц өмчлөгчдийн холбоо буюу цөөх гэдэг байгууллага нэг хүний шийдвэр биш. Энэ бол тухайн тулгамдаад байгаа олон асуудлыг тухайн орон сууцны оршин суугчид хамтаараа шийдвэрлэдэг сайн дурын хамтын байгууллага. Дадан задгад сумын 3 дугаар агийн нутаг дэвсгэр дээр ихэнх барилга орон сууцуд манд байдаг учраас Далангийн 3 дугаар агийнхаа оршин суугчид та бүгдийг манлайлан оролцоосоо гэж хүсэж байна. Цаашлаад бидний хийсэн сайн туршлага дээр үндэслээд өөр тулгамдж байгаа цөөхөн асуудлаа шийдэх боломж тун удахгүй бүрдэх болно. Энэхүү бичлэг танд таалагдж байвал та коммент хэсэгт өөрийнхөө санал бодол шүүмжээ үлдээгээсэй гэж танаас хүсэж байна. Таны оролцоо таны ирээдүйг гэрэлтүүлнэ.